сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Наминжин байна. Номын ертөнц клубын гишүүн Халин байна. За, Халин маань өнөөдөр бидэнтэй ямар ном ярилцахаар ирсэн баа вэ? Ухаабор гэдэг ном ярилцахаар ирсэн байна. Тэгвэл хоёлаа зохиолчоос нь эхлээд ярилцъя. За, зохиолч Шагдин Ванчара гэдэг зохиолч маань 1932 онд Завхан аймгийн Яруу сумын Баг шунт хэмээх газар төрсэн байгаа. Тэгээ энэ зохиолч маань 50 гаруй жил уран зохиол тасралтгүй бичгтээ 70 гаруй өгүүлдэг, 120 гаруй нийтлэл, 20 гаруй тууж, 3 роман бичсэн байдаг. Тэгсэн бас эмч мэрэгжилтэй. Тэгээд тийм мондөг хүн байсан. За, Ухаабор номын маань үйл явдал дээр юу гардгийг товч бидэнд танилцуулж өгөөч. За, анх болохоор Ухаабор маань төрж байгаагаар хэлдэг байхгүй юу? Түүний ээж хом буюу аргал угаалцын эмэгтэйг нь хом гэж нэрлэдэг. Ихээсээ төрөөд анх нөгөө нэг уураг гэдэг штэ тий. Хий хаан уурыг хөхөөд тэгээд тамир тэнхээ аваад босдог. Тэгээ ерөнхийдөө аргал угаалцын сүргийн нөгөө амьдралыг ерөнхийдөө өгүүлсэн байдаг. Тэрний ахлагч нь Данхар Эверт гээд хүн аргал угаалц байдаг. Тэгээд тэр Данхар Эверт маань сүргээ хамгаалдаг. Одоо ингээд аюул хостоос, чонноос, мөн махчин шувуунаас хамгаалж өгдөг маш сэрэмжтэй, соргог амьтан байдаг. Ерөнхийдөө тэр хүмүүсийн амьдрал одоо тэр амьтдын амьдралыг л өгүүлсэн байдаг даа гэж. Айгу сонирхолтой тийм нэршлүүд гарч ирж байна л та. Би бол жишээлбэл таваа шуу малынхаа ирэмийг л мэддэг баггүй. Тэгээд юу гэж нэрийддэг гэсэн бэ? Бас хүүхдүүдэд маань сонирм байх. Эмийн болохоор хом гэж нэрлэдэг. За, энэ дээр хүн ганцхан амьтны тухай гардаг уу? Үгүй. Маш олон өөр зүйлийн талаар гардаг. Жишээлбэл Баяндаа гэдэг нэртэй нохооны талаар бас дараагийнх нь хэсэгт нь гардаг. Дээрээс нь усны үнэр, хун, тэгээд эр хүн, алюминий мод гэх мэт маш олон бас сэдвийг хамарж яадаг. За, тэгээд энэ номны маань ер нь бол яг товч агуулгын гэх юм бол эдгээр амьтдыг танин мэдүүлэх тийм зорилготой гэж ойлгож болох уу? Эхний хэсэгдээ тийм байсан. Баяндаа ч гэсэн нохоо байсан. Баяндаа тэгээд эхний хэсэг хоёроос өөр ямар үйл явдал гардаг вэ? Тэрний дараанаас болохоор хун гээд. За, тэрэн дээр болохоор нэг юм хөдөө ингээд зугаалга маркийн ч юм уу ингээд хоторлох маркийн явж байгаа хоёр хүний талаар гардаг байхгүй юу? Тэгээд тэнд нэг өвөө байдаг. Тэр өвөө ингээд тэр нэг хүнийг ингээд амар бодолд ороо сууж ахт нь амар таамагдлаараа ингээд тэр хүн нь болохоор ингээд яг ярих юм бол битүүхэн хайраа бодож идэг байхгүй юу? Тэр хүнд зөвлөж байгаа байхгүй юу? Тэр хүн одоо яг юу жардаг вэ гэхээр залуудаа гэх юм уу? Тэр хүн ингээд нэг хүн байж ахт нь ингээд буудаад далавчийн гэмтээчдэг. Тэг ингээ хосороо байсан хуны нэг нь ингээ буудсан чинь нөгөөх нь ингээ тасралтгүй гэрлүүн хүртэл орилж яваад ингээ амар их ингээ гэрээр нь өдөр болгоо ирдэг. Би Ухааборыг илүү одоо баримтат өгүүлэлт тал руугаа юм бол өгчөжсэн. Бас хүний сэтгэлийг хөдлөх хэсгүүд байдаг байх нэ, тийм ээ. За, энэ зохиолыг яагаад унших болсон бэ? Ер нь бол амар сонирхолтой ингээд харахаар гаднах зургийн ч ихсэн сонирхолтой, яг уншаад ирэхээр доторх нь ч ихсэн амар сонирхолтой байсан. Бидний мэдхгүй тэр ертөнд тэр чигээрээ гарч ирсэн гэх юм уу? Ерөнхийдөө би энэ амьтны талаар эндээс уншаагүй бол тийм сайн мэдхгүй магадгүй. Бусад хүмүүс ч ихсэн мэдхгүй байж магадгүй. Энэ хүн маань өөрөө яг тэр газар нь ингээд аргал угаалц бэлчдэг тэр газар амьдардаг байсан хүн учраас гол төлхөө өөрийнхөө бага насны дурсамжаас мөн баримттайгаар хуваалцаж ирсэн учраас энэ амьтны талаар ерөнхийдөө илүү их мэдлэгтэй болсон. Тэгээ энэ амьтын яг жишээлбэл тэр имийн хин гэдгийг би мэдгүй байсан. Яг үгэлэхэд тэгэхээр амар их мэдлэг өгсөн. Дээрээс нь сэтгэл ингээд догтлоосон хэсэг бас маш их байсан. Энэ аргал угаалц гэдэг амьтан ер нь одоо хотхон ховор авдад ордон штэ. Тэгээд яагаад ингэдэм болоо одоо ямар үүрэг оройлтой юм тийм л. За энэ тухай гардаг уу?
энэ хамт ерөнхийдөө нэг хадан зөхөө дандаа л уул дээр амьдардаг. Тэгээд амар олон дайсантай л да. Амар хон хажуунаас амар их барьдаг. Ерөнхийдөө ингээл сүрэг чаннууд ирээд бүсэлдэг. Тэгэл барьдаг. Нэг нэгээрээ ингээд амар их байгалийн жамаараа гэх юм уу? Хууль ёсоор ингээд амар их алагддаг амтан л та. Дээрээс нь махчин шувуу бас ингээд идчихдэг. Жишээлбэл манай ухаа бороо ээжийг хом гэдэг байгаа ээжийн махчин шувуу идсэн байдаг байхгүй юу? Ээжийг амар хүлээсэн даанч ээж нь дахиж ирэх хэрэггүй болоод яг тэр үед бас амар гонигтай байсан л та. Тэгэхээр ер нь бол байгалийн хуулийн хатуу гэдгийг бас энэ номороо бас үтгсэлсэн болов уу гэж би боддог. Яг зөв. Байгалийн хууль бас юм хатуу гэдгийг харуулсан байна те. За ингээд өнөөдөр бидэнтэй ухаа бор номын талаар ярилцсан халиундаа баярлалаа. За нэмэлт мэдээлэл хэлэхэд манай номын ертөнц клуб бүх сургуулиудыг номын клубтэй болгох хүсэлтэй байгаа. За мөн дээрээс нь манай номын ертөнц клуб эсэлтээ авж байгаа. Та бүхэн клубт маань нисэж орохыг хүсвэл доор хуудасаар холбоо бариарай. За тэгээд энэ удаагийн уралдаа маань амьтны тухай 50 номоор явагдсан. За дараагийн уралдаа маань гэвэл байгаль экологийн тухай 50 номын уралдаанд зарлагдах юм шүү. Тиймээс та бүхэн санал болгох номоо зураг нэртэй нь манай нээлттэй Facebook хуудас нэстэгдэл хэсэгт үлдээгээрэй. Баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая.